За та бүхэндээ энэ ялалтанд хүрэх төлөвлөгөөний дэвтрийг хэрхэн ашиглах тухай тайлбарыг хөрвүүлэхээр энэ бичлэгийг хийж байна. Тэгэхээр энэ дэвтэр маань өөрөө хуудас болгон дээрээ хүүхдэд асарж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарж байгаа хүмүүст зориулсан ийм арга хэрэгслийг агуулж байгаамаа. Тэгээд эдгээрийг өөрийнхөө амьдралын туршлага дээр үндэслэж цуглуулсан тийм агуулга байна. За эхний хуудаснаас нь яг энэ жил бие амжуулах гэдэг дээр ерөнхийдөө энэ дэвтэр маань өөрөө богино хугацааны одоо өлцөн 2 сар руу чиглэсэн ийм агуулгатай байхыг та анзарж байгаа хаа. Тэгэхээр энэ доор нь болохоор дэлхийн хамгийн ухаантай хүн гэж нэрлэгддэг тэр Соломон хааны эмэгтэн бичүүлсэн сургаалт үгс цэцэг нэрэгдийн үгсээс эрт татсан зүйл байгаа. Тэр нь болохоор ирээдүг гэж үнэхээр бий итгэл найдварчин ортоос мартагдахгүй билээ гэсэн үг байна. Тэгэхээр энэ үгээр би өөрөө урамшид зоригжиж хүүхэд маань за 2 сар амьд байх нь уу 20 жил амьд байх нь уу тэр гайхамшигтай ирээдүг би яг зохих ёсоор нь ажиргалтай өнгөрөөмөр юм гэж өөртөө шийдвэр гаргасан юм аа. Үүнээс би энэ хүүхдийн асаргаа эхлэнэ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл асран хамгаалж байгаа хүний зүрх сэтгэлийн хандлагаас эхэлдэг гэж бодд юм аа. Хэрвээ одоо үүнээс илүү хийх шаардаад ч юм уу те уг нь 20 жил байх хэрэгтэйсэн яагаад 2хан жил болчих вэ? Яагаад 2хан сар болчих вэ гэд гашуудад өнгөрчих юм бол маш харамсалтай хүүхдтэй байх энэ сайхан хугацааг бид алдах аюултай учраас богино байна уу урт байна уу аль хойлборт нийцсэн төлөвлөгөөтэй гаргах нь зүйтэй юм аа. Тэгэхээр энэ дэвтэр дээр би богино хугацааны төлөвлөгөөтэй бичсэн. Гэхдээ энэ маань цаана ардаа бас юм тэмдэглэх хэсэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр урт хугацааныхаа төлөвлөгөөтэй гаргаж олон дотор нь энэ хүүхдийг хөгжүүлэх бас өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний хуудастай байгаа. Тэгэхээр тэр болгоныг би тус нь тайлбарлах болно. За Нарния гэдэг их гоё бүлгэрийн ном одоо цоврол тийм бат номыг бичсэн энэ Льюис гэдэг зохиогчийн өмнөөс биш татаж бас танд урам өгөхийг хүсдэг юм а. Тэр нь болохоор шинэ зорилт дэвшүүлэхэд шинэ мөрөөдлийг мөрөөдөд бол хөгжтөн гэж байдаг юм. Өөрөөр хэлбэл оройтно гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр хизээлэл хизээ өстө цаг алдсан мэрштэй оройтсон мэрштэй одоо нэмэр байгаа мó гэж битгий асуугаараа. Харин одооноос эхлээд би цаашаа улам сайжруулах, улам хөгжих, дэвшихийн төлөвлөгөө гаргахыг гэсэн хандлагатай байгаасаа гэж хүсэж байна. За эхний хуудас нь болохоор хийн зорилготой зүйл байгаамаа. Тэгэхээр надтай хамтаас энэ дэвтрээ өглөөд хичээлэх зүгээр наа. Бичлэгээ зогсоож байгаа. За яг энэ дээр тунгаан бодоод би юу ч мэрэг гэдэг бичиж болно шүү. Дараагийн хуудаснаас миний амьдралд маш их хэрэг болсон нэг юм гайхамшигтай дасгалыг та бүхэн олж харж байна. Би юу анзаарсан бэ гэхээр хүүхдээ асарч байгаа тохиолдолд бол сэтгэл санаагаар унахал юм бол сэтгэлийн тэнхээ барагдаад бүр биеийн ямар ч хүчгүй болчдөг. Уг нь би иймэрүүл байгаа мөртлөө чадахгүй, бүтэхгүй гэхээр л ерөөсөө бүр хөдөлж чадхаа болчдөг л дөө. Тэндээс би юу харсан гэхээр сөрөг үг, сөрөг бодол бол амьдралын дайсан юм байна. Миний амьдралыг нурааж идэг тэр зүйл юм байна. Тийм болохоор би сөрөг бодол бодогдмогц барьж аваад түүнийг эрг болгодог юм дасгалтай хийдэг болсон. Тэгэхээр чадахгүйхийн хооронд би амжуулна, би амжин штэ, би чаддаг штэ, би чаддаг болно. За бүтэхгүйхийн хооронд яаж иж байгаа бүтээн, яаж иж байгаа амжилт ирнэ гэсэн тийм эрг хандлагатай байх тусам уушаага дэвших, давших тийм хөдөлгөөн өрнөж байгааг би анзаарсан. За миний ухаан хүрхгүй, би мэдгүй гэж яхаар нь сураад авъя, мэдээд авъя гэсэн тийм хандлагатай байх юм бол тэгсэн байна. Тэгэхээр одоо зүгээр ингээд амаараа тунгаглахад болно. Жишээлбэл би маш зэв амтан гэж хэлэх юм. Үгүй тийм байхгүй шүү. Би харин чиг хувь тавилантай хүн байгаа. Хувь шигтэй хүн байгаа. Надад ийм сайхан үр заяасан ингээд хэлэхээр нэг арай өөр нэг эерэг юм гоё сэтгэл хичээсэн уран зэрэг өгсөн байдал үүсдэгтэй. Тэгэхээр үг маань өөрөө би ойлгохдоо хүний оюун ухаанд, хүний зүрх сэтгэл, хүний тийм химийн ургал үүсгэж байгаа шүү. Тэгээ тэр химийн ургал нь одоо хэрвээ эрэг үг хэлэх юм бол тэр ажиргалын гормон тэр серотонин гэдгийг нь гаргаад байх шиг байна. Тэрнээс болоод нэг эрэг сайхан үг сонсчоор них гой болчихдаг. Харин эсрэгээрээ хэрвээ сөрөг үг хэлэх юм бол нөгөө нэг гой болж исэн сэтгэл байхгүй болоо стресс үүсдэг гэж бодд юм аа. Тэгээд тэрнээс болоод сэтгэл санаа унах, готрох гэх мэтлэн юм сөрөг үр дагавар ирдэг. Тэгээд тэр сөрөг дагавар хэрэг дамжих юм бол сэтгэл санаанд нөлөөлдөг сэтгцийн өөрчлөлтийг ч гэсэндээ бий болгох аюултай байдаг. Тийм болохоор
яг энэ хүүхдээ асарч байгаа ээж аваад бол эерэг сайхан зүйлийг өөр дээр тунгаглаараа, хүүхэд дээрээ тунгаглаараа гэж би хүсэж байна. Тэгээд өөрийнхөө өгсөйч гэсэндээ дорчид амнаасаа гарч байгаа тэр булчимгүй өгнүүдийг та энэ чинь буулгаж агаад бүр амныхаа одоо үгийнхаа сангаас арилгаж зайлуулаараа. Ялангуяа энэ тэнэг мангар гэдэг юм уу эсвэл доош нь хийсэн тийм доромжлын өгнүүдийг бид нэр хэлэхгүй хандлагатай гэж бодож байна. Хэрвээ бид эрүүл хүүхдэд тэгж айхтар мохоо үгээр харааж байгаа юм бол энэ орчлон хорвогийн хүмүүс бидний оюуны энэ тархины гэмтэлтэй хүүхдүүдийн маань тэнэг мангараар бодоход бид нэр юу ч хэлэх ирэхгүй болчихоо. Яа тэгэхээр би өөрөө тийм алдаа гаргаад би өөрөө хүмүүсийг гүтгээд явж исэн юм чинь одоо ч гэсэн тэгж байгаа бол тэд нар надаас ямар ялгаа байгаа юм. Тийм болохоор бид хандлага өөртөөхөө үг үйлдэлээр бусдад үлгэрлэн дуурайлыг бий болох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр тийм бол аянд та бүхэн бас нэгдээч гэж хүсэж байна. За дараагийн хуудснаа одоо энэ үйл ажиллагааны ерөнхийдөө үргэлжилж байгаа. Тэгээд тэр нь болохоор ерөнхийдөө би өөрөө өөртөө хийдэг сэтгэл заслын тийм дасгалуудыг хэлж байна. Тэгэхээр хэдийгээр энэ 8 зүйл дээр би яаж эдгээрээ даван туулах вэ гэсэн тэр шийдлийг бичээрэй гэж зай орхисон байгаа. Та нар өөртөө бөөлж бас өөрийнхөө шийдлийг гаргаараа. Тэгээ би өөрийнхөө жишээгс оруулсан. Яг энэ сөрөг зүйлүүдийг уншаад үзэх юм бол 8-аас олон сөрөг зүйлийг даван туулахаар бид нэр тэмцэхийг уриалсан байгаа та анзаарах баха. Тэгээ яагаад би энэ сэтгэл засал, энэ эерэг хандлага дээр төвлөрөөд идэх гэхээр тийм юмгүйгээр бол бид нэр амжилтанд хүрэх бараг боломжгүй байт юм аа. Тийм юмгүйгээр бид нэр хүүхдээ бол мундаг амжилтаараа асрах ямар ч боломжгүй. Учираас би юуны өмнө тэр асаргаа хийж байгаа эцэгхийн сэтгэл энэ ажлын амжилтыг тодорхойлдог гэж үздэг учраас энэ дасгалыг оруулсан. За жишээлбэл хамгийн ихэнд хэмжээ уугар шүү гэж хэлж байгаа. Бидний тохиолдсон явдал бол үндэ гонигтай, харамсалтай, тэмтүүх байдаг. Байж боломгүй тийм зүйл байгаа. Тэгэхээр бидэнд гашуудах хэрэг байгаа. Би хүүхдийн хоёрын мэндийг харцсан. Би яагаад гашуудчихлахгүй гэж, яагаад би уйлжлахгүй гэж. Намайг эмнэлэгдэр зөндөө олоодаа хардаг. Эцэгхийн сэтгэл санааны байдлаас болдсон штэ. Тэгээ би уйлжчихгүй гэж чичрээд ингэж зогсож байсан. Тэгээ би юу ойлгосон бэ гэхээр нэг дотроо онгоотл нэг уйлжчихъя. Гэхдээ даамжруулах хэрэггүй юм. Орилчгараад юм нураагаал эсвэл ингээд би балбаар нэг өндрүүд тэгээд ах шаардлага байхгүй. Эсвэл нэг үзий ядаал муухай үг хэлээд ах шаардлага. Зүгээр гашуудхан дээр гашуудаад за одоо уйлчих. За тэгээд болоо шүү. Одоо дахиж юм ороод явах. Одоо болсон. Одоо би мартыг гэдэг явж бас болдсон юм лээ. Тэр хинжээг нь зараад очих юм бол бас хэд айхгүй доош гунаад авахгүй ээж аваад байна. Сэтгэлээ бариад яваад авах бас боломжтой. За харамсал буруутгал гэж нэг айхтар юм байна. Хэдийж алдсан юм чи харамсна. Ихин нэгэн буруу хэмжээ санагдал гэдэг. Өөр ирэхгүй нэг буруутныг хайгаад. Танай удамд нэг юм байна. Эсвэл одоо буруу үнтэй суучихсан уу? Эсвэл одоо хин нэгэн буруу хийгээд ингэсэн үү? Тэгээ нэг бузар ороод ирсэн үг л хүн болгоны чи хардаал. Одоо нөгөө бузрын ном уншуулж арилгах гал ингээд нацалттай л да. Гэтэл тэр зүйл маань хэр зэрэг үр дүнтэй вэ гэдгийг бас нэг ирээд бодмаар байна л да. Тэгэхээр энэ гэм буруу харамслын хувьд болохоор би харцангуй зүйлмэрсэн. Үүнээс айхтар том юм хийчээд том алдаа гаргачаад бид нар юу ч болоо юм шиг явж чаддаг шүү дээ. Тэгсээр нэ барыг санаандгүй тохиолдлоо осол болоод хүүхд маань гинцсэн тохиолдолтой өөрийгөө яллаад буруутгав. Би хүүхдээ дээр зам дээр тоглоулаагүй бол хүүхд маань машин дарилахгүй байх байсан. Ийм осолд орохгүй байх байсан. Ийм гэмтэл өчрөхгүй байх байсан. Би хүүхдээ бүрэн тээлчихсэн бол ингэж дутуу төрөхгүй байх байсан. Дутуу төрснөөр энэ эмчнэрийн гарт ороод ингэж өргөдөхгүй байх байсан. Гих мэтлэн гэл юусоо 9 шидийн юм буруутгалууд дайраад байдаг. Тэгэхээр яг би Христ итгэж учраас надад бас энэ харамсал буруутгалыг тайлах өөрийн гэсэн өөрөөс аргаад л да. Тэр нь юу вэ гэхээр бурхан хүн төрлөختөнд нэг бүтээгээд хамт амьдрах гэж ирмэлзээд хүн төрлөختөн үгүй гэж хэлээд бурхны хаяад явахт нь уучлсан байдаг. Араас нь явсан байдаг. Тэгээд тэр хаяад явчихсан буруу муухай гим нүгэл үлдчихсэн будартаад ингээ харалчихсан байгаа байдлыг арилгахын тулд өөрийнхөө амьд өөрийнхөө эрдэнэт цусыг урсгалч дээр хараалыг хариулсан гэж
Библиэлд үйлсэн байдаг л. Тэгэхээр нэг ёсондоо Бурхны тэр цагаатгалыг хүлээгээд авчих юм бол ямар ч ял байхгүй, ямар ч гимбэр байхгүй болчихж байгаа юм. Тэгэхээр би сэтгэл амаар амьдарч байна. Хин нэгэн миний ялыг үрцэн би өнөөдөр чөлөөлөгдөж байна. Тэгвэл би амьдсан шиг амьдрах. Би жаргасан шиг жаргая гэж би шийдэж яв тийм аа. За дараагийн нэг том зүйл бол уур хилэн байгаамаа. Тэгээд энэ уур хилэн бол ер нь амьдралын гай гэж бодож ирдэг. Дайсан гэж боддог. Ер нь байвал нэг тийм зөрчтэй зүйл биш. Харин тэгээд бөхөмлөө дүүцэл төрөөд байвал ямар нэгэн зүйл тухай байсан юм шиг байна гэсэн нэг тийм тохиол байдлаар хэрэглэн өгөхөөс биш. Уурлал, бухимдал, юм авч шидэл, нураагаал хин нэг хорон мохоггээр идэл эсвэл одоо хүн муулаад тэгснэр миний амьдралд ямар нэгэн зүйл сайжирч юм бэ? Тийм агтаахгүй ч тийм. Тэгэхээр би тэр өөрийнхөө асуудлыг бид нар ерөөсөө байж болохгүй зүйл гэж шийдээд би өөр нь уурлахгүй гэж шийдчихийж. Би жишээлбэл охиндоо оройсоо хизээж уурлахгүй гэж боддог. Би дуугаач өндөрлөхгүй гэж өөртөө шийдэл гаргадаг. Тийм болохоор би охиныгоо хичнээн чих ядарсан байсан. Ээж нь чамаагаа хайрлахгүй өөр хин чамааг хайрлах юм бэ? Инкрийхэн үр минь гэж би өөрийгөө зоригжуулдаг. Бүр болохгүй чангаар хэлдэг. Шүн заримдаа хэдэн ч удаас ирж охинтойгоо зурлах тийм шаардлага гардаг. Эхний 2 жил үрээрээсээ бүх шүнл дараалан нойргоо хонжсэн. Тэгсэн ч гэсэндээ бидний биед тасан цогцох тэр зүйлийн эсрэг тэмцэх гялс энэ ачааллыг бууруулж байхгүй болгож одоо ядаргааг нь тайлах тийм гормон ялгаруулдаг байгаа шиг надад санагддаг. Тэр хайрын гормон. Харин тэрийг одоо ялгаруулад байгаа биеийнхээ эсрэг уурлаад тэрийг задлаад алдчих юм бол айгу хайрын болчихно тийм. Тэгэхээр бид нар бас энэ уур хилэн гэдэг зүйлийг авчаяа. Яг үнтэй холбоотойгоор үзий ядалтын тухай ярмаар байна. Ялангуяа хин нэгний буруутай үйлдэлээс болоод хүүхэд маань хөвшөлтөд болсон байвал үзий янзнаар та ямар нэгэн давуу тал эдэлж ирсэн удаа би юу? Зөвхөн надад төдийгөө манай ээж, хоёр талын ээж, аавуудад бас маш хэцүүс. Тэр сувлэгчийг хараах, тэр юмчийг хараах, энэ имжийг хараах, Монголыг хараах, энэ ямар зайг ачаагүй ийм орн бэ? Эсвэл тийм юм хийчихгүй яасан бэ гэж харамсах зөндөө гартай л да. Тэгснээрээ юу шийдчихсэн бэ? За шүүхтэр очиад хэрэглэдэг үзэл. Хин нэгний шорон хийгээд тэгснээрээ юу шийдэгдэх вэ? Би энэ бол тогтолцооны асуудал гэж хардаг юм аа. Тэр алдааг залруулах тогтолцоо хэдийнэ яваад эхэлчихсэн. Энэ эмнэлгүүд маань өөрсдөө бас чанараа сайжруулах гал хичээгээд явж байгаа. Тэгсэн ч гэсэндээ мэдээж алдаатай үйлдэл гарч байгаа. Тэрийг нуун дарагдуулдаг. Тэг яагаад нуун дарагдуулаад байгаа гэхээр айцтай байдаг. Хин нэгэн намайг хариуцлах тацаад хин нэгэн намайг шорон гэж тэрний би алдаа гаргасан гэдгийг нуугаад өнгөрчихье гэсэн тийм айцтай. Тэгвэл хизээ бид энэ айцыг байхгүй болгож хизээ бид энэ эрүүл тогтолцоор шилжих юм бэ? Хин нэгэн рүү чичилж буруутгаж буруушаахаа болсон тохиолдолтой. Тэгэхээр энэ үзий ядалтыг авчиад за яг юу болчих вэ? Юуг анхаарах хэрэгтэй байсан бэ? Өршлөн сэргийлэх өчнөө л боломж байсан биз дээ. Би жишээлбэл тооноос өгөөл явуулсан дутуу төрөхгүйгээр хүүхдээ одоо хайрлаад хэвтрийн дэглэмэг ягштал цагсан бол би дутуу төрөхгүй л ахсан. Тэгэхээр энэ талаар бид нэр жирэмсэн ээжүүдтэй зөвлөж явъя л да. Өнөөдөр би хэдэн ээжтэйг зөвлөсөн бэ? Би жирэмсэн ээжийг хараад гүйччихэд нийдүү тэгэрээ би хараараа тооноос өгч явах вэ? Тэгвэл эмчилгээ сайн хийгээрээ ер нь болгоомжтой хамдаараа манайхан жоохон хинэггүй байдгийг шүү. Дутуу хөвтгөн болд юм уу? Яад гэсэн хандлагатай би ерөөс болохгүй гэж тайлбарлаж хэлсэн удаа би юу? Тэгэхээр би өөрөөсөө эхлээд энэ хариуцлагыг тооцсон тийм ээ. Би тэгж боддгийг. Тэгэрээ би өөр юм хийгээгүй бол бусдаас юм шаатаад яах вэ? За яг алдаа гаргаж байгаа тэр үед нь бас одоо ингээл эм тариа тасраал би чи яг нэг тийм завсрын үе таарсан. Маргааш нь эм нь ханган нийлүүлэгдэл ирсэн гэж тэр тариа. Тэгээ надад хийх хэрэгтэй юм шүү гэд намайг асуугаад зүгээр таны над байдал чи өчигдөр юм уугаа зүгээр болсон гэж тайлбарлаж байгаа. Тэгээ бас нэг би жоохон гүргэр байсан өвдөд байгаагаа тэр болгон орилж чадалж илэрхийлдэггүй. Тэгэхээр намайг зүгээр байгаа юм байна гэж амдураад гэтлүүний ирдээ би тусаалтаад бүр ямар ч найдваргүй төрөх процесс эхэлчихсэн явж илсэн баг. Тэгээ бодоод үзэхэр чинь нөгөө эмнэлэг дотроо ингэж сайжруулах ийм асуудал бас байна л да. Би тэрийг одоо яг энэ чанарын менежментээр ажиллаж байгаа эмч
эмнэлгийн ажилтнуудад бас өөрийнхөө жишээг тайлбарлаад хин нэгний буруудахгүй хин нэгнээр дайрахгүйгаараас хэлэх гэж оролддог л доо. Ийм байдлаар бас явах гэж хичээдэг. Тэгээд ерөнхийдөө энэ тогтолцоо минь хаашаа явж ийн, яаж явж ийн, яаж дэм болох вэ гэдэг талаас нь л би төлхөө анхаарах гэж хичээдэг. За тэрнээс гаднаас мэдээж хэрэг шаардлагатай бол одоо шаардлага тавих ч юм уу те одоо чагсаал хийх ч гэдэг юм уу одоо энэ төрлийн бас байгууллагад нэгдэх ч юм уу тиймэрхүү зүйл ч гэсэн те бас идэвхтэй оролцвол энэ чи эргээд нөгөө нэг төр засаг маань энд чинь болохгүй шүү дээ энд нэг юм болоод байгаа юм байна энийг анхаарай гэж анхаардаг. Гэтэл ээжүүд маань өөрсдөө ингээд бүдээр явъя шаар төгчиг гаргая энэ дээр талбай дээр нэг цуглая гэж хурж ирэхгүй юу яах вэ? Яг мэдээж маш олон асуудал байгаа хүүхд одоо асрах нэг өдөр ч гэсэн арддаг. Би бас гадаар ажилдаа гүгээд нэг өдрийн цалин бас авчмаар байна тий. Жагсаа зогсоод надад хэцүү байна гэж хэлж байна. Гэтэл өөрийнхөө төлөө би тэмцэхгүй боллоо. Бусад хүн юу шийд миний төлөө явах юм. Тэгээ бодохоор ч бас л одоо хүн болгон миний төлөө энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн хандлагатай байх юм бол бас л үгүй ахны. Тэгэхээр өнөөдөр одоо энэ гадаад орн ямар сайхан бэ, хөгжингөө орнод ямар сайхан бэ гэж бишрэн шүтгэх юм хандлага бас байдаг л да. Тэд энэ сайхан болохын тулд хэдэн жил зарцуулсан бэ? 200 жилийн өмнө тэд ямар байдалтай байсан? Монголоос өөрсдөө байсан шүү дээ. Хүмүүс нь маш хэцүү энгийн ханаад хүндрэл өгдөг байсан шүү дээ. Ангаа ухаан хөгжөөчгүй байсан. Тэгтэл хэн нэгэн зоригтойгоор тэрийг хөгжүүлэхийн төлөө тэмцээ учраас нэг юм байдал батсан шүү дээ. Тэгвэл бид нар бас ингээ хамтдаа яг л энэ эргээр тэмцэх юм бол бас тодорхой үйл төрхний тэгэхээр үзий ядаа хорсоо занаас суугаад авах шарна түүнийг эрэг үйлдэл болгоод сайнны төлөө тэмүүлээд нэг зөвлөгөө өгчдөг нэг гүйччээд идэвхтэй оролцдог байвал бас илүү зүгээр юм болов уу гэж бодчих. За дахин явуулснаа эргүүлэх юм бол энэ би атаархал гэдэг үг тавьсан байгаа. Тэгээд үүнийг бас сонсоод олон ээжүүд гайхажсэн. Үгүй надад нэрээ тийм байдэн шүү дээ. Ямар сони би нэг юусоо атаархал гэж бодов. Тэр нь юу гэхээр өөрийнхөө хүүхдэд ч хэцүү эрүүл хүүхдийг би харж чаддаггүй шүү. Миний охин ийм байх байсан юм биш үү? Гин хармааргүй санагдаа дургуурчдаг. Тэг би атаахад байгаа. Миний охин ийм байх хэрэгтэйсэн, ийм байж чадахгүй ингээд би тэр хөөрхөн айлын хүүхдийг би хөөрдөж хайрлаж чадахгүй, буруу жишээ харж ирсэн тийм. Тэгж бас болохгүй байх нэ. Харин надад юу өгсөн? Надад гайхалтай сайхан охин байна шүү дээ. 5 нас хүртэл энэ охин. Тэр давуу тал дээр би төлөвлөе л. Цөхрөл. За энэ цөхрөл маш аюултай зүйл гэж үзье. Хэрвээ ээж цөхрөх юм бол аав цөхрөх юм бол хэрвээ тэр асран хамгаалж байгаа хүн цөхрөх юм бол ямар ч найдар байхгүй. Нөгөө нэг асаргаа тэр үйлчлэгээ хийхдээ болчихно. Тийм учраас сэтгэлээс тэр цөхрлийг бид авч явах хэрэгтэй. Бүтэхгүй. Ямар ч үр дүн гарахгүй гэдэг. Тэгвэл ингээд таны амнаас хэлсэн одоо энэ гарсан үг чинь өөрөө таны явахд болон тодорхойлж байна. Тийм болохоор яаж хийж байгаа? Ямар нэгэн байдлаар би даваа талыг үүсгэх гэж явах хэрэгтэй болчихдог. За миний охин 2 сар амьдрна уу, 20 жил амьдрна уу? Тэр л хугацаанд би охиныхоо амьдралын чанарыг өөрийнхөө болцооны хэрэгээр дээд хэмжээнд нь би хүргэнэ. Тэгэл шийдсэн би. Тэгэл одоо цөхрөлтгүй одоо дайрчдаг тэр нууц маань дуршд юм аа. За айц үүдэн шүү хүмүүсээ. Яана би өнгөрөөд өгвөл хэн миний хүүхдийг хайрлах юм бэ? Над чиг хүн байхгүй штэ. Тийм үнэн. Гэхдээ нөгөө талаас хэрэг би хэн нэгэнд сургаж хэн нэгнийг би одоо энэ ээлтэй ертөнцийг бий болгох тогтолцооны нэг хэсэг болохоор дэмжээ зөвлөөр гаргаад ирчихсэн байгаа бол би байхгүй болсон хон ч гэсэндээ энэ ажлыг залгуулаад хийгээд. За тэр тусмаа хэрэг төрийн тогтолцоо, төрийн байгууллагын тогтолцоо, нийгмийн энэ туслан үйлчлэгийн тогтолцоо бий болчих юм бол би тэрний төлөө шаргуул тэмцээр байгаа тэрийг бий болгочих юм бол айцгүй болчих шүү дээ. За эргээд яг хой хүн дээр өөрөөр шийдэх би нөгөө Христэд итгэж учраас надад бас айц байхгүй болох шүү дээ. Бурхан намайг харж байгаа. Бурхан намайг тэтгэнэ. Миний охиныг ч гэсэндээ бурхан л хайрлна. Бурхан авч явна гэсэн бүрэн итгэлтэй байдаг учраас надад айц байдгүй юм. За гомдол эднийг асуудал гэдэг. Олон юм гомдноо. Гэхдээ хүүхэд хүрж ирээд хараад өгч хүн олдохгүй маа гэж ирэл гомдох тийм асуудал гардаг. Тэгээл нөгөө нэг хайртай аав ээж
алгатай үед чи өсгцэн шүү дээ. Төрүүлээд өсгцэн одоо болоо шүү дээ тий. Нөгөөд гаргаад нэг хүүхд юм болчлаа. Алуу хурж ирээд таал харах хэвээр гэж гомдоод байдаг. Алуугүй хинж надад туслах алуугүй гэд хайчвал сэтгэл бараг тэнгэр сайхан амьдарч байгаа. За би өөртөө найд өөр нэг ихтэй хичээд үзнэ. Тэгээд бодохоор сэтгэл амар болчихдээ чөлөөлөгчтэй хин нэг нь гомлоод одоо ингэ шаналал хорсоол тэр хүнийг муулаад хамаг цагаа бараад хамаг сэтгэлээ бараад тэгээгээ бараад явах хэрэггүй. Тэгээд хийм байлаар би сэтгэл зүйн хийд юм аа. Тэгээд тэрийг та бүхэнтэй хуваалцсан тул энэ хуудастай байсан. За дараагийн хуудаснаас маш бодтой энэ цагийн менежментийн асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ цагийн өдрийн цагийн хуваар гаргах тийм юу энэ 24 цагийг зарцуулж байгаа үедийг бүр ингээд англиар pie chart гэж хэлээд бэлэн одоо энэ зураг дээр ингээд бэлэн хувааж байгаа юм шиг. За тэдэн цагийг би тийм зарцуулт хийдэг юм байна гээл хуваал юу хийдгийг бичиж байгаа. Тэг ялангуяа унтахаа өмнө тэг өглөө босоод ямар нэгэн тийм цаг алдчихж байгаа зүйл байна уу гэдгээс шил. Өдрийн турш гэсэн дээр нь цаг алдчихж байгаа юм. Биг харсан чинь өмнөх амьдралаа үзэхээр хүн болох юм айгу гайт юм л шүү дээ. Маш их цаг аав. Дээрээс нь надад маш тийм хорон мухаа мэдрэмж төрдөг. Тэрийг амьдралаас аваа хичээлтэй тий. Хамгийн цаг авч байгаа 3 зүйлийг бичнэ үү. Тэгээ тэрийг өөрчилж ил та. Уучлаад өрөөгөөд хаяад өөрийнхөө амьдралыг сайжруулахын төлөө явцгаая. Хов жив ярих чиг ёстой хэрэг баг. Манай тэрний тэр тэгсэн гинэ гэж дамжуулаад тэрэн шиг бас хэрэг баг. Тэр өстэй айгүй муу хүн гэж штэ. Тийм бороо юм хийсэн. Би өөрөө нүдэрээ хараагүй чихээрээ сонсоогүй ямар нэгэн алхаа батлаа байхгүй. Зүгээр нэг ам данцаа яриад дамжуулаад байвал би тэстэ хов живний үүр одоо тэр муухай хар яриа их үсэр болж штэ. Тэгэхээр тийм байдлаас бас бид нэр өөрсдөө хамгаалцгаая. За би ховж ирэхгүй хүм муулахгүй одоо юу гомдохгүй хорсохгүй юм бол зөндөө олон цаг чөлөөлөгдөж чинь. За тэрний амд яг би дасгал хиймээр би хүүхдээ хөгжүүлмээр энэ одоо юу гэдгийг би мөнгөтэй болмоор штэ би бас ажил хиймээр энэ гэж явъя л дээ. Тэгэл мөнгөтэй болохын тулд ажил хийхэд бол ур чадвар ихтэй. Тэгвэл би ур чадрын сургалтанд хамаардыг ихмэжлэн гэл тэр санаануудаа бас бичиж болно. Тэгээд үүн дээрээ үндэслээд амьдралын өөрчлөлт ирдэг, хөвшиллээс тогтдог. Тэгээд эдгээр дасгалыг хийгээд явхаар аяндаа нөгөө өөрийнхөө ирээдүйг төлөвлөх санаа навчны төрнөө. За үүний дараа амьдралыг хөдөлгөх их гоё дасгал байгаа. Энэ миний амьдралыг бас өөрчилсөн сайхан дасгал. За үүгээр дамжуулаад би энэ өөрийнхөө амьдралынхаа тэр талбаруудаа хөндлөждөг. Би хаана явж байгаа? Би нэг хэсэг хэсэгт явж байл байг муу аахгүй юу? За би 10 хэсэгтэр явж байл байг сайн. За тэгвэл би яг ингээд хүүхдээ асраалстай сандрал твдэл 2 жил болоод энэ аргачлалыг нэг хүн надтай ингээд хуваалцаад надад зааж өгтөн би өөрөө хөнгөлсөн ч. Би миний эрүүл мэндийн өөрөө 4 дээр ирсэн байсан. Ямар нэгэн архаг гооч өвчин байгаагүй ч гэсэндээ миний жин хитэрчихсэн, миний нуруу өвддөг, сэтгэл санаагаараа унчихсан маш хүнд эдэлтэй байсан. Тэгээд 4 гэсэн оноо тавьж исэн бол би өнөөдөр 8 гэсэн оноо тавив. Яагаад гэвэл би тогтмол дасгал хийдэг болсон, би эрүүл хоолдог болсон, би жингээд эргээд хэвийн байдалд оруулж чадсан. За нийгмийн амьдрал дээр аваад үзэх юм бол би ямар ч нийгэмшлийн үйл ажиллагаанд оролцдог. Зөвхөн гэртээ суугаад уйлал уйлжаал тэгэл хүүхд дээр л төвлөрөөд байсан. Дараа нь ингээд нүдбэр ингээд эргэн тойрны харсан ч өөмөн олон боломжууд байна. Тэгэхээр энэ нийгмийн амьдрал дээр бас нөгөө найзтайгаа сууж юм уу биш шүү. Яг нэг хэлгээд бол бараг тэр нь миний бас цаг дэмий авах зүйлийг чагсаалтанд ормоор санагддаг зүйл. Бас сэтгэлээ зогоох гээд бас нэг тийм зүйл хийж үзэн би чинь. Тэгээд стресстэй огт таалагддаг байх юм байна. За тэрний оронд одоо ингээд миний хувьд одоо энэ ээлжийн зэрэг дөрөв бас байгууллагатай хамтарч аливаа үйл ажиллагаанд ихтэй оролцож дэмжиж тусалж явдаг л та. Тэгээд үүгээрээ би нийгмийн амьдралын маш том алхмуудыг хийж чадсан. Нөгөө талаас яг ижил зовлонтой ээжүүдтэйгээ ярилцах, тэдний төлөө залбирах, тэднийг өрөөх, тэдний хэрэгцээтэй зүйлээр хангах энэс миний маш том ажил болж байна. За дээрэс нь миний бас хайртай найзууд байгаа шүү дээ. Тэднийг хайчихсан байдаг. Эхний жилүүддээ хөрхийн амьдад нөгөөдөл маань мөнгө цуглуулаад ирсэн болоод
Тэгээ сүултээ бүр үзэгдхэн цөөрсөр цухтаас хийсэн байдалд орчдөг л та. Тэгэхээр нөгөө нэг юм аваад сороод байдаг нэг хүн баймиргүй шүү дээ. Би эргүүлээд бас өгдөг юм байна. Би эрг болгомоор байна. Тэгээд би найзуудаагаа дайлна, хамтдаа сайхан цай, кофе ууж суун. Тэгэхээр мэдээж үүнд бол хитрхийх цаг зарцуулахгүй л дээ. Хаяада нэг тэгээд сэтгэлээс сэргээд нэг гой хүнтэй ухаалыг өгнүүлчихээр цэник аваад олон сагас наад төрөөд жаашаа улам хөгжих юм урам зориг ордог. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээр төвлөрөөд нөгөө хүүхдүүдэд чистэ эрүүл хэмжээ яадгийн чамаа гэж битгий золионд нь хаяараа. Яг үнийг хэлэхэд бол өстой нөгөө нэг өнгөрөөд өгөхөд маань чирээд аваад явах юм жаа одоо бусад эрүүл сайхан хүүхдүүд нь шүү дээ. Тэднийг ерөөж, тэднийг хөгжүүлж аль болохоор дэмнэж тусалцаа үзүүлэх ёстой. Бид нэр ижил тэгш хандах ёстой. Яагаад тэд одоо ял шийтгэл авч байгаа юм шиг тийм. Яг энэ дүүгч ирээд явахтаа ахаач ирээд явахтаа чи гэж байнгын дарамт нь байх ёстой. Би харин чиг өөртөөхөө сайн дураараа шийдээд дүүдэд туслана би гэж явсан хамаагүй тэднээс би алуудаж шаардаж олон юм ярих хэрэггүй гэж боддгийн. Харин би тэр хүүхдүүдэд туслая, би дэмний. Би өнөөдөр маш сайхан ээж бай гэж би шийдсэн л дээ. Тэгээд анх нөгөө гаргаж ирсэн алдаа маань болохоор энэ хоёроо загнаад нөгөө ерөөсөлдөө надаас дэлжиж цухтаадаг байдалд ороод бидний харилцаа хүйтэрсэн байхад нь эргээд юу болж ийна гэж би нөгөө төлрөөгөө хатсан. Уушлах байгаад эргэж нөгөө төлтэй харилцаагаас эргээд за одоо юу сурч ийн сургууль нь ямар юм зааж ийн чанд аль хичээлийн таалаж ийн чи юу хиймээр энэ гадар хоёлоо зугаалъя гэл тэгээ би охинтойгоо болцдог байсан том охинтойгоо дагуулж авч яваад нэг кафенд суугаад хоёлоо харилцчаад нэг ансны шүүс уугаад тэгээд нэг хамт кино үзэх ч юм уу тийм байдлаар их сайхан цагийг өнгөрөөх ийм эрэг зүйлүүдийг бас хийж үндэ танаа тэр хүүхдүүд нь танаас өөр ээж танаас өөр аав байхгүй шүү дээ. Ганцхан олдох багнаас байгаа. Ганцхан үлдэх дурсан ч байгаа шүү дээ. Яг тэр мөчд үлдэх ганц л дурсан ч. Тэр мөч өнгөрчүүл тэгэл дуусч. Тэр боломж дахиж эргэж олдохгүй. Цаг хугацаа эргэж ирэхгүй. Тэгвэл ийм үед нь би багада ээжтэйгээ ах ямар сайхан байсан бэ гэж хүмүүсний дурсдаг даа. Ээжийнхээ ангирт наалах сайхан байсан даа гэж. Би ч гэсэн ээжийнхээ ангиртны гоё өнөрлөөд наалж исэн үе хэзэж мартдаггүй. Тэр адилхан яг тэр үед ээжийнхээ өмсөжсэн тэр нэг бор ярээ цамцыг ч гэсэндээ би хэзэж мартдаггүй байсан. Тэгээ бодохоор би бас ээж хүн, их хүн энэ хүүхдүүдэд би эзэн сайхан зүйлүүд би босод хүүхдээс маш их анхаардаг байсан. Тэдэн зэрүүлээ бид надад тусдаа тийм төлөвлөгөөний дэвтэр төлөвлөгөө байгаа. За тэгээ дээрэс нь гэр орчин нөхцлөөр энэ хангаана гэдэг чинь маш том асуудал юм. Би ч анх чинь ерөөсөө энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй болоогүй байхдаа гэр ерөөс тоодгүйсэн байхгүй. Тэгэл хамгийн хямдхан болж байгаа юм бол болох чи гэсэн тийм хандлагатай байсан тийм. Мөнгөн зөгч байгаа мó зөгцөхгүй байгаа мó бүү мэдээлэл ирээвэр хураагаар энэ тэндээс одоо ингээд хүрээдэр ч гэсэн хэрэглэгээ болчихсон санал ширээнүүдээ зөвлөлөө тавьсан юм. Одоо хүртэл одоо ингээд том мөрөний маань саналыг би одоо бодтер үзүүлээ. Одоо хэдийгээр би засраад өөрчлөж байгаа гэсэндээ том мөрөнд ийм санал хэрэглээ сууж идэг нөхөр тавар шахар та. Тэгээ би энэ дээр дүнэлтийг цагаарсаа болио. Яг ингээд айтайхан саналтай болгоо, айтайхан ширээтэй болгоо. Энэ орчин нөхцөлөө хангая гэж шийдсэн. Тэгээ охиндоо ч гэсэндээ яг энэ хөгжих орчноор хангая тийм ээ. Тэгээ одоо юу гэдгийг одоо энэ хүлний чиг байгаа. За энэ л нөгөө сарн дээр байгаа. Хасгал ихтэй ашигладаг. Гэх мөрчлэн одоо энэ хэрэгслүүдээр нэгж хангах гэж хичээдэг болсон. Тэгээд ер нь бол охиндоо зориулаад байшингандаа ч гэсэндээ өргөдгөл бариад ийм нар тустай том цонхтой болгоод наам ингээ матрас дэс ч өгөөд охиндоо массаж хийх, дасгал хөдөлгөөн хийх орчнороос бүрдүүлж орон зайг гаргаж өгсөн л тоо. Тэгээд өөр өөрийнхөө хэмжээндээ л хүн хийдэг. За санхүү мөнгөн дээр ч гэсэндээ би 0 заасан байсан. Ерөөсөө юу ч байхгүй, юу ч хийгээгүй гэртээ суусан. Хүүхдээ харсан гэдэг юм тийм л байдалтай. Тэгэл ерөөсөө бусдын тусламж хандвал явсан. Тэр үед би ажиллаж байхгүй, ямар ч орлогогүй байсан. Охиноо төрхөд. Тэгэл тэр байдлаасаа гарахын тулд тэмцсэн. Тэгээд эргээд нөгөө өмнө хийжсэн тэр ажлуудаа хийгээд намайг таньдаг хүн ч байхгүй, мэддэг ч хүн байхгүй болчихсон. Тэгэл өөрөөсөө хамгийн доор шатнаас л хэлж байгаа байхгүй.
Тэгт болно би хичнээн баг цалинтай байсан ч гэсэнтэй хариуцлагатай чин сэтгэлээсээ тэр ажлыг шалмага өндөр чанартай хийх тусам миний үнэлгээ нэмэгдэжсэн. Тэгээд эцэстээ танигдсныхаа дараа бол би яг зах зээлийн дагуу бас үнэлэхийг хүсэж байна гэхэд бол манай ажил олгогч нар бол танигдсан тохиолдолд бол миний хүсэлтийг бол хүлээж авч биелүүлж ирсэн. Тэгэхээр ийм байдлаар би шаргуу тэмцэж санхүү бүрдүүлэхийн төлөө ажиллаж байсан. Тэгээд анх танигдаагүй байхад бол загнуулна, дээрлэхүүлнэ. Тэгээд тэр чинь бас нэг дөнгөж ажилд орж байгаа хүн биш шүү дээ. Би ч бас өмнө ажил эрхэлж илээсэн хүн өндөр ур чадвартай гэдэг мэдчихсэн ч гэсэндээ би зүгээр нэг хаалгач хүнд би загнуулаад дарамжлуулаад сууж байхдаа би охиныхоо төлөө төвчөнтэй гэж би дотроо шинэдэг байсан. Би юу ч хийсэн хамаагүй. Би гуйлг гуйж байгаа хүн шиг ингээд царайшлаад намайг ажилд авчилтаа гэж би зогсондоо гэж бодож исэн. Тэгээ би ямар ч дорд хандлагыг би хүлээж авч төвчин даван туулахын төлөө явж ийж одоогийнхаа байдалд хүрсэн. Тэгээ бодох нь одоо энэ ажил санхүү мөнгөдөр ч гэсэндээ юу нь бол би тухайн хүнээсээ бүх юм хамаардаг гэж үздэг юм аа. Тэгэхээр энэ дээрээс тодорхой зорилттой байсан. За дээрээс нь энэ хоёрын хөгжлийн асуудал байгаа маа. Юу өөрийгөө хөгжүүлэх манта. Тэр дэргүй аль дээр их сургуулаа төгсөөд авдаг авчихсан хүн гэж би суугаад явуулсан бол өнөөдөр минь төгшин хүрхгүй байх байсан. Тэгээд одоо энэ хоёрын хөгжил дээр бүр маш инээдтэй жишээ ярихад бол би нөгөө хүнтэй суугаал хүүхэд гаргаал ихэлсэн чинь нүүр амд хартах хоёрсод болсон. Янз бүрийн будууршуудаг нэг авахаа болцсон гэсэн болохоор бараг 10 жил цасардсан гэсэн. Тэгээд нөгөө энэ хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй болоод манай баг охин тэгээд 2 жилийн дараа би ч одоо нэг ухаан орч сэхэрсэн үе байхгүй юу. Тэгээд за нэг өөрийгөө тордидаа гэж харсан чинь нөгөө дэлгүүрлөө ороод нөгөө гоо сайхны бараа худалдаж авах гэсэн чинь пудр асуусан чинь шингийн юм уу, тосын юм уу, усан сүртэй ч шиг маш олон юм яриа би нөгөөд нь огт ойлгохгүй. Энэ өнтэй зүгээр л пудр гэж болохгүй бот нь юу болчихвоо гэдээ бүр толгой эргээд гараа явьжсан байхгүй. Тэгээд гэртээ очиж авал бүр судалгаа хийгээд пүш яа тэ ямар гэчи юмнуудыг нүүр амдад өртөг болсон. Тэр нэг гэрээс үдэргээд байгаа юм бас юу юм вирус. Юу ч ойлгохгүй тийм ойлголт авахгүй байж байгаа. Тэгээд эндээсээ би энэ хорвоо ертөнц чинь бас хөгжсөн байж тээ тийм. Тэрийг бас ойлгож мэдээж байсан юм сурсан. Бүр одоо хинт хэрэгтэй юм бэ гэж бодож болохоор нэг зүйл нь лэр яг англиар бол нөгөө арт терапи гэж хэлээд байдаг. Энэ урлалаар сэтгэл засах юм аргачлаас идэг л да. Тэгэхээр би энэ усан модгаар боддог болчихсон байхгүй юу? Зураг болчихсон. Тэгээ миний нөгөө 2 жилийн өмнө зурсан зураг нь болохоор яг жоохон хүүхдийн юм тухай дээрээс усан бодогч байхгүй нэг тасан балаар турчихсан зураг байна. Тэгээд 2 жилийн дараа гэхэд би нөгөө охиныхаа талаарх мөрөөдлийнхаа зэрэг зурагтай бол одоо маш өндөр гаргачихсан байсан. Тэгээд үүндээ бол их цаг зарцуулаагүй. Арга техникийг судалсан, өвгөний зохицлыг судалсан. Тэгээд сард нэг л удаа би усан бодгаар зурдаг. Тэгэхэд л хөгжижтэй юм бэл. Тэгэхээр энэ хоёрын хөгжлийг бол ямар ч асуудал, ямар ч талбар байсан бид шийдээд зориод явах юм бол амжилтанд хүрдэг юм аа. Тэгэхээр эндээс бас ингээд байгаагаар тий хамгийн чухал гэж үзэж байгаа гурвыг ингээд бүр тооч гэлж байгаа. За дараа нь тэрийг зохицуул. Одоо гэр орчныг бол одоо тэгж байгаа дараа нь гэсээр хагаад одоо энэ том өрөөнийхөө саналыг би одоо хүртэл шийдэггүй л явж л энэ л да. Тэгээ явандаа шийдэх юм. За дараагийн хуудас маш чухал шүү. Ээжүүдээ би яг үнэндээ стан нэр оргил гэж одоо өөрөө шигшиж гаргаж ирсэн санаануудаа та бүхэнд ингэж дэлгэж байгаа. Тэр нь болохоор өндөө нөө SWOT анализаас санаа аваад гаргасан ийм үнэлгээний аргачлалаа юм. Миний боломжууд дотоод болон гадаад. Энэ дээр бас та нар бодож байгаад дүгнэлтээ бичээрэй. Надад ямар авиас чадвар өгсөн бэ? Би юу хийж чаддсан бэ? Би ямар мэргэжил боловсрал эзэмссэн юм бэ те? Эндээс бас шинэлэг их олон гой санаанууд төрж байна. Яа тэгэхээр хүүхдээ хараад гэртээ байгаа талаар сүлдээ нөгөө өмнө нь юу хийж байсан, юу сурснаач марцчихдаг. За гадагшаага харах юм бол те гэр бүл, найз нөхдийн хувьд бидэнд маш олон боломж байдаг. Одоо энэ төр засаг төрийн бас байгууллага, олон улсын байгууллага хүрээнд ч гэсэнтэй маш олон боломж байдаг. Тэдгээр ингэж гисаач үчгээд алинтай би холбогдож яаж хамтарч ажиллах вэ? Юу хийж болохоор энэ гэдэг нь тодорхой харагдтiin шүү. Тэгэхээр эдгээрийг бас ингэж нэг бичээд за энэ болгон дээр түшгэлж байгаа.
За амьдралынхаа энэ талбар дээр би ийм хийн 1, тийм юм хийн 2, ийм юм хийн 3. За жишээлбэл би 2 жилийн өмнө хувийн хөгжилдөө зураг авч сурна гэж шийдсэн. Хоёрдугаарт нь болохоор видео гаргаж сурна. Гуравдугаарт нь болохоор өөрийн гэсэн YouTube сувгийг ажилуулна гэсэн. Ийм зорилт төвшүүлж ажилласны үндсэн дээр өнөөдөр би YouTube сувг дээр нэлээд олон видео гаргаж байрлуулсан байгаа. За тэгээд одоо санхүү мөнгөн дээр болохоор ингээл би бас дээр цалин орлогоо нэмэгдүүлэх тийм ээ. Яриа хэлцээ хийж гэрийн дээрх тэр нөгөө нэг цалин хөлснийхаа хэмжээг нэмэгдүүлэх гэдэг ч юм ингээл юмнууд ингээл чагсаагаал бичдэг. Тэгэл алгуурхан аажхан яг өөрийнхөө чадрыг тэмдэглэх хэрэгээ бид нэрээ тохирсон цалин хөлсний ахын төлөөс тэмцэж болно шүү дээ. Нөгөө талаас шинэлэг ямар аргачлалууд байна те би юу хийж яддаг бидэн дээр үнслээд би хүнд нэг хил заагаад нэг хэдэн төгрөг авах гэдэг ч юм уу те гэх мэт ийм шин үйлчилгээний болон бүтээгдэхүүний санаанд гарч ирж болд юм аа. Тэрийг бичээрээ тэгээд энэ болохоор үндсэндээ яг 6 чиглэлээр 3 ийм зорилт төшөөлөд ажиллах тийм боломжоор бүрдүүлсэн ийм төлөвлөгөөний загвар байгаа шүү. За энэ хуудаснаас эхлээд хоолундны бүртгэл гэдэг нь болохоор хүүхдтэйг ажиллах хуудаснууд эхэлж байгаа. Тэгэхээр энэ аргачлалыг би нараад их сайхан багшаасаа сурсан. Юу гэхээр хүүхдээ өдөрт яг юу идж байгаа, юу ууж байгааг ингэ тэмдэглэж агаад үүн дээр үндэслээд одоо яг хоол тэжээлээ бүрэн авч ийн үгүй гэдгийг түнэлт гаргах юм. Уг нь 3 өдөр тасралтгүй ийм дагаж бичиж тэмдэглэл хийдэг хэвээр гэсэн. Би энэ ч болохоор тэгээд 2 өдрийн л юм хийсэн байгаа л да. Яагаад гэвэл өмнөдөө бол би яг адилхан хоол өгдөг гэсэн хүүхдээ. Тийм болохоор баг нэг өдрийн энэ бүртгэлийг гаргаад ирсэн чил ийм л байсан шүү дээ гэж хэлж болохоор ийм л мэдэн шүү дээ гэсэн юм санаа гараад ирж байгаа. Тэгэхээр хоолундны бүртгэл дээр ялангуяа манай хүүхд бол хоол асуудалтай хоол сайн идэж чадахгүй тураалын нэгдүгээр зэрэг багтгаал тийм байсан. Бараг хоёрдугаар зэрэглөө гусаж очихгоо тэрний зүйл тэнцдэг байлаа. Тэгэхээр энэ хоолундны бүртгэлийг нэг хийчихэд ард нь миний хүсэж байгаа тэр хоол юу вэ? Тэр зориод байгаа хэмжээгээр нь би бичиж хэлээд ямар барц нэмж өгөх вэ? Би охиндоо жишээлбэл тархиныхын үйл ажиллагааны дэмжлэгэнд авокадо идүүлдэг болсон. Тэр бол миний шинэ хөвшил байгаа хгүй. Тэгээд энийг би хоолн дээр нэмж оруулсан баг жишээ. За бас нэг чухал болоод энэ эрүүл хоолны жор байгаамаа. Бидний хоол бол үнэндээ бас эрүүл биш байгаад байдаг аюултай шүү. Бас эмчилгээний хоолны жор ч гэсэн би төлөөлөе гэж шийдээд би өөр дээр ажилласан байгаа. Тэгээд энэ жорч боломжийг бас энэ танаас хангах тулд энэ хоёр хуудсан загвар байгаамаа. Тэгэхээр энэ дээр ядаж энэ 3 хоолны жор бүгдээрээ бичээд ингээд хоолны 6 хоолны жортой болчих л та. Эндээс юу харсан гэхээр хоолоо хийхгүй байсан ч гэсэндээ за хэдийн нэгэн захитрны хоолыг хийндээ гэсэн нэг тийм зорилт болчихдог. Тэгээд нэг санаж явахд бүтдэг гэдэг шиг те нэг л мэдхэд нэг л өдөр тэрийг аваад авчдаг. За өөр нэг гайхалтай хэрэгсэл яг миний амьдралд маш том нөлөө үзүүлсэн нь болохоор энэ хүнсний зүйлсэн чагсаалтыг гаргах ажил хийсэн юм. За гурил будаа кашин дээр жишээлбэл би цаан гурил авах хоёр нь болсон. Болж өгөл нөө бүхэл бүрийн гурил авдаг болсон. Будаан дээр болохоор би зөвхөн цагаан будаа биш одоо нөгөө жинхэнэ бор будаа гэдэг Японы нэг тийм будаа байдаг да нэг хичээсэн 4 цаг твтэж ингээд хүүхдтэй ингэж хольж би өгдөг болсон л доо. Тэгээд өөр хөрвөлттэй гэдэг шиг чанартай сайн будаа. Тэгээд тэр будаа ямар хоцрогтой юм бэ? Зөвхөн би будаан дээр яриад үзээ л да. Хэрэг бид нэр ингээд сахартай, чихэртэй ийм цай уудаг ч юм уу, кофе уудаг ч юм тий. Тэр даруйд тархимаас сэргээ сайхан болчихно тийм ээ тэнцэнэг өгдөг. Тэгэхээр тэр энгийн хэлбэртэй энгийн найруулгатай сахар учраас маш хурдан биеийн шингээд маш хурдан биенээс гараад урд муутай өөхтөөс болоод хоригдлогт аюултай байдаг гинэ. Харин энэ жинхэнэ бор будаа яасан бэ гэсэн чинь тэр бор будаа болохоор биеийн шингэхтэй удаан шимэгддэг. Тэгээд яг шимэгдснийхаа дараа болохоор тэр маш нарийн нийлмэл бүтцтэй сахарыг бий болгох юм байна л да. Тэгээд тэр нь жинхэнэ тархины тэр тижэл болдог гэж би уншаад тэр бор будааг заавал хэрэглэж хүүхдэд өгдөг болсон. Жох үнэтэй сансар сүлжээний дэлгүүрээс би телеграмын нэг 12,000 гаргалуудаа үнэтэй юм билээ. Тийм болохоор би нэг охиндоо л нэг юм атгаар нь хийж найруулж ингэж аривжуулж өгдөг байсан юм байна.
Одоо ч л гэж байгаа. За тэгэхээр сүү бүтээгдэхүүн дээр би бас ямар зүйлийг хэрэглэх вэ те? Ямар нэгэн тийм нэмэлт бодис орчихсон. Бүр 6 сар хадгалаад ч гэсэндээ мууд түүсүү гэж би яах юм бэ? Тийм болохоор би аль болохоор тийм чанартай сүүгээр хангах гэж хичээдэг. За хүнсний ногоо юу авч болох вэ гэж ихсэл гарцсан чинь л миний нүд нэгссэн. Би урд нь тийм хүнсний нохоо байдаг гэж мэдчихгүй сонгон луун төмсл авдаг гэсэн байхгүй. Тэгэл миний үндсэн хоолны найруулга ингээд бүрччихдэг байсан. Гэтэл энэ брокколи, цэцэг байцаа, дээрээс нь навчин байцаа, тэгээд өгсөй помидор авч олно штэ. Чимжүүнүүдээ аваад хэрэглэж болно, чихртэй төмөс идүүлж болно. Тэгээд чинь зүгээр сайхан угаагаал хайслал зүссэн байхад бол зүгээр л ингээд шижигнуулаад ажиллаад идэхэд шигсэнтэй үл дагаад сайхан байдаг. За тэгээд нөгөө ногоон хулуу байна, шар хулуу байна, хаш байна. Гэх мэтлэн ийм сайхан ногоонууд бууцаа байна, юуцаа байна. Одоо их өргөн төвөмөл бид нэр хэрэглэж болчихлоо манай монголчууд. Одоо ямар ч хэсний зах дээр тэдгээр нь ингээд байдаг бас учраас тэр боломжийг бүгд алдахгүй ашиглацгаая, жагсаач үчи гэж би уриалж байна. За цаашаагаад бол жимсгэн гэдэг өргөн хэрэглэе. Ялангуяа нөгөө би бол анс читрганыг бол намартаа заавал авч хөлтөөдөг. Тэгээд эцгийн турш ууж хэрэглэдэг байна. За тэгээд одоо ямар мах өгөх үү те, ямар одоо өндөг өгж яах юм. Энэ нараа гэдэг нэг хоол дижэлийн багшаа би юу сурсан гэхээр орго дахианы ахын өөрөө химийн нэмэлт бодисгүй сайхан эрүүлэг юм байна л да манай Монгол тэгэхээр штэ. Тэрийг ингээд аваад одоо тэр нэг ясны шил гэдэг нэртэй тэр дахианы тэр ясны шүлийг гаргаад ингээ хоол хийхэд бол маш сайхан хоол болж исэн л да. Тэр шүл маань гэсэндээ энэ ханиадны эсрэг үйлчлэгтэй гэж би сонсч ирсэн. За хамгийн доор нь болохоор аль болохоор байхгүй байлгах, идүүлвэл зохисгүй тийм хүнсний бүтээгдэхүүн жагсаасан байгаа. Энэ бол чихэр байна, хям, ямар нэгэн тийм лаазлсан, жууш, боловсруулчихсан бүтээгдэхүүн, бичийн энэ чихэртэй газтай ундаанууд байгаа. Энийг ер нь бол аль болохоор байлгахгүй байвал зүгээр юм байна. За маш муухай хорон зүйл бол тэр чипс байгаа. Тэгээ ингээд эрүүл хоолоор ингээд хооллоод исэн чинь нөгөө бусад хүүхдүүд маань ч гэсэндээ гоё эрүүл хоолтой болсон. Эдгээр маань ерөөсөө тэр газ дондоодгүй, чипс огт иддэггүй тийм хүүхдүүд болж хорьсон юм аа. Тэгэхээр ийм сайхан байдлаар эрүүл мэндийг ч гэсэндээ бүгдээрээ тэтгий гэсэн уриалгыг төвшүүлж ийм гаргасан ийм хэрэгсэл байгаа шүү. За дараа нь болохоор одоо яг энэ хүүхдийнхаа бол наривчсан тэр мэрэгжлийн асуудал орох гэж байна. Тэгээ тэр нь болохоор хүүхдийн үнэлгээ. Тэгээ бид ингээд нарийн мэрэгжлийн хүмүүстэй уулздаг, зөвлөгөө авдаг. Тэгээ тэр алчиг үнэтэй сайхан боломжтой бид нар бишир тэмдэглээд тах юм бол цаашид юу хийх вэ гэдгийг ихтэй байгаас анхаардаг шүү дээ. Зөвлөмж болохоор эрүүл мэндийн өгөх танаа хүүхдийг ямар байдалтайгаар дүүмжсэн тий тэрийг нь бас бичээд. За манай хүүхдүүд нүдэн эрүүл боловч тархин боловсруулж чадахгүй ингээд харааны бэрхшээлтэй хараагүй хүүхд болчиход байна. Тэгэхээр тэрийг ингээд би бичнэ тийм ээ. За тэрний эсрэг гэдэг. За боловсролын оюуны хувьд тийм ээ ямар төвшөнд байгаа юм бэ? Энийг хэлээд өгдөг даа юм хэрэгслэн байна. За нойрны хувьд, хооллолтын хувьд ямар байна вэ те? Биеийн тамир хөдөлгөөний хувьд бас ямар байна вэ? За нийгэмшлийн хувьд бас ямар байна вэ гэдгээс энэ чинь бишир тэмдэглэх цайг үлдээсэн байгаа шүү. За тэгээд энэ хүүхдийнхаа талаар бид ингээл хөдөлтөөл олон хүнтэй уулзаад явдаг. Тэр болгон дээр зураг авах нь аваад бичлэг хийх нь хийгээд нэнтийн цаасан дээр бичээ дараа нь өөдгөө олохгүй. Тэгээ утас нь эвдэрдэг. Тэгээ уцаас болохоор хаана орсон байхгүй тэгэл авах боломжгүй юм хаа олон алдагддаг юм аа. Тийм болохоор бид нэр бүр ингээд цаасан дээр тийм тэмдэглэлийн тэтэр дээр ийм мэдээллийг оруулна гэдэг бүр ингээд хүүхдийнхаа тухай мэдээллийг цуглуулад энэ системтэйг хадгалаач гэсэн өөрөө төвшүүлэх үүднээс нь гаргасан юм байна. Хэрэг зураг авсан байгаа бол хэрэг болчихсон бол тэр стик картнасаа гар утаснасаа шилжүүлээд ямар нэгэн тийм компьютер руу компьютертэй бол тий фолдер нэгээс болгох. Хэрэг Gmail хаягтай бол автоматараас Google Drive руу бэкап хийгээд хадгалагдчих идэг. Тэгэхээр тэр одоо бичлэг болон зургнуудаа эргээд дуудах, ашиглах энэ хөслөг өөртөө бүрдүүлэхэд бол за миний Google Drive дээр
2018 оны 6 сард эмнэлэгт хэвтэж явах үеийн зураг байгаа, бичлэг байгаа гэж биччих юм бол би региод өгч чаад болоод авах боломжтой. Яг тэр үед нь яг юуны тухай ярьж ирсэн, ямар зөвлөгөө авч ирсэнаа санд шүү дээ. Өө нэг хэлцлийн багштай уулзж ирсэн. Тэр чи юу илээхэд 6 сар өдөр нөгөөх нь бол 18 оны 6 сар гэхээр гараад ирдэг юм. Гэх мэтлэн энэ мэдээлэл хаана байгаагийг тэр байршлын бичээд тэмдэглэх юм бол эргээд нөгөө мэдээлэл олж авч хэрэглэхэд их чухал байгаа юм л та. Тэгээ тэрэн дээр өмслээд бас хүүхдэд ер нь бол юм тустай хавц нээгээд ингэж ажиллавал их зохимжтой байна. За одоо хамгийн чухал юм руу энэ нөгөө ирээдүйн төлөвлөгөөч эндээс гарч ирээ шүү. Хүүхдэд хөгжүүлэх зорилтууд. Гэхдээ нэг жоохон юм ч гэсэндээ багтдгүй шүү. За жишээлбэл амны өдөрт 2-оос доошгүй шүү дээ нүга. Гэж биччих тий. За сойзын сард нэг удаа заавал солино гэдэг юм тий. Нөгөө фторк одоохондоо хүүхд маань өөрөө залгаад байгаа бол фторкоо хэрэглэнэ. Явандаа нөгөө фтортой руу шилжүүлэхэд бол тий бэлтгэл хангана гэдэг чинь ингээд биччихээр та бүр ингээд өөрийгөө шалгаараа. Бүр тэр тухай бодоагүй байхад таны нөгөө 70 хумсрал бичигдсэн учраас та өөр ярихгүй нэг мэдсэн чинь ооны тасагт очицөө нөгөө фторкоогоо хайгаад худалдан авалт зогсож идэв шүү. Тэгэхээр ийм сайхан боломж бас байгаа. Тэгэхээр энэ боломжийг та түлхүүрээр нээгээд энэ хөрхөн хөгжлийн төлөвлөгөө гаргаж энэ хийх ажлынхаа чагсаалтыг гаргаараа. Тэгээд ерөнхий байдлаар энэ ас ирээдүйд ч гэсэн хэрэгжилж болохоор энэ санаанд төвшөөснийхаа дараа 10 сард юу хийх юм? 11 сард юу хийх юм? 12 сард юу хийх юм гэдгээ тусгайлан гаргаж бичээч. Тэгэхээр эдгээр саруудад бас ингээд анхаарах зүйл энэ сарын зорилт тэмдэглэл гэсэн хэсэг бас байгаа. Тэгэхээр тэрхэн дээр ингээд яг энэ сард бид шүдийн нугаагаал хөвшилмээр ингээд тэгээ зорилтоо ингээд биччихээ л дээ тий. За анхаарах зүйл болохоор за охин маань үүдэн дөрөв шүдэн таалангүй болсон байхгүй. Тэгэхээр маш их эмзэгшилтэй байдаг. Яг тэр хэсэгт нь хүндэж болохгүй шүү гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдийг эмзэгшил гэдэг ч юм ингээд биччихэлмээр нэрээ тийштэй биений бас анхаарах хий. Тэгээ тэрийг одоо шийдвэрлэхийн төлөө явна. За тэгээд аливаа тусгай тэмдэглэл хийн хөтөлмөр санаа төрөх юм бол сүүлийн хооцонтыг ашиглахаараа тэгээд ингээд надад төрсэн ухаалаг санаанууд гэсэн хэсэг хүртэл байгаа. Тэгэхээр таны одоо оюун ухаанд төрж байгаа санаанууд чинь маш үнцэнтэй. Тийм учраас алдахгүй буулгаж аваад тэгээд энэ маань таны энэ ялалтанд хүрэх хөтөж байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд танд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.